эхний баган дээр аймгийн нэрийг сонгоход, хоёрдугаар баган дээр аймгийн төвийн нэр нь автоматар гарч ирдэг. Гуравдугаар баган дээр зөвхөн тухайн аймагт харгалзах сумдууд гарч ирдэг. Data validation хэрхэн хийх вэ? Эхлээд бүртгэл болон list гэсэн хоёр шийд үүсгэжээ. Тэгээд list гэдэг шийдэн дээр бүх аймагуудын нэр, аймгийн төвүүдийнх нь нэр, сумдуудынх нь нэрийг оруулаад ирье. Аймагуудын нэрийн араас аймаг гэж олон давтагдсан байгааг цэвэрлэх хэлбэрхэн арга зааж өгье. Ctrl H дараад зай аваад аймаг гэж чихэд replace all дарчин. Тэгээд урд нь байгаа дэс дугааруудыг нь устгаад бүх аймгийн төвүүдийн нэр хаалтан дотор байгаа учраас хаалтыг нь бас саяны аргаар устгачаа. За дотгошоо хаалт гадагшаа хаалтаа устгасныхаа дараа name manager ашиглах учраас дундуур зураасуудыг бүгднийг доогуур зураас болгож солих хэрэгтэй. Яг гэвэл name manager дээр зай авсан дундуур зураастай датаг зөвшөөрдөггүй. Аймгийн нэр оруулах нүдэн дээр очиод data засны data validation дотроос list-ийг сонгоод доор reference дээр нь list sheet-нийхээ аймгийн нэртэй хэсгийг сонгож өгнө. Энэ нүдэд доош нь татчих юм бол энэ баг нь маань аймагуудынхаа нэрийг шууд төвөггүй сонгодог боломжтой болчихлоо гэсэн үг. За тэгээд аймагуудынхаа нэр дээр дараад formula засны define name дээр дараад reference дээр тухайн аймагуудынх нь сумыг сонгоод өгчөө. Ингэснээрээ тухайн сумдуудыг тэр аймагт харьяалуулж яана гэсэн үг юм аа. Энэ үйлдэлийг бүх аймаг дээр хийн. Ингэснээр эхний баганд аймагаа сонгоход 3 дугаар баг нь тухайн аймагт харьяалагдах сумдуудыг сонгох боломжтой болно. Саний хийсэн үйлдэлийг хэдүүлээ name manager руу ороод шалгачиж бас болдог. Үүний дараа сумдууд байрлах D баг нь маань аймагуд байрлах B багнаас хамааралтайгаар датаа сонгогдох ёстой гэдгийг оруулж өгөхийн тулд data validation list гэхэд энэ хэсэгт нь indirect B2 буюу аймгийн нэр байрлах нүдний байрлалыг зааж өгнө. Энэ нүдэд доош нь татчих юм бол сумдуудын нэрс байрлах багны маань нүднүүд аймгийн нэрнээс хамааралтайгаар гарч ирэх дата нь өөрчлөгддөг болсон байна. Харин одоо аймгийн төвийн нэрс аймгийн нэрнээс шалтгаалж автоматар гарч ирдэг томьёог бичцгээе. List sheet-эн дээр аймгийн нэр аймгийн төв маань хэвтэй хүснэгт байна. Үүнийг copy paste хийгээд босоо хүснэгт болгочих. Ингийн тулд paste дундаасаа transpose-ийг дарна. Энэ босоо хүснэгтээ ашиглаад VLOOKUP томьёогоор аймгийн нэрийг сонгоход аймгийн төвийн нэр автоматар гарч ирдэг томьёо бичиж. Ингэхдээ VLOOKUP аймгийн нэрээр хайх учраас аймгийн нэр байрласан нүд хайх хүрээнд саяны үүсгэсэн босоо хүснэгт 2 дугаар баганд аймгийн төвийн нэр байгаа учраас 2 гэж тавиад араас нь false. Энэ томьёогоо доош нь татах учраас хайлт хийж байгаа босоо хүснэгтийн хэсгийг F4 дараад дүүжээд өгчээ. Ингэснээр томьёогоо доош нь татахад хайлтын хүрээ маань огт хөдөлгөөнгүй яг тэр хэсэгтээ дүүжэгдчихнэ гэсэн үг. За ингэнгუут томьёо маань аймгийн нэр хоосон байвал not available буюу NA гэж гарч ирж байгаа. Үнийг засахын тулд урд нь if-error томьёог хамтдаа хэрэглэжээ. Ингэснээр томьёонд ямар нэг алдаа гарвал үрд нь хоосон байх томьёо биччихлээ гэсэн үг. За ингэснээр бүх ажил тусаж B баган дээр аймгийн нэр сонгоход C баган дээр аймгийн төвийн нэр нь автоматар гарч ирээд D баган дээр зөвхөн тухайн аймагт харьяалагдах сумдуудын нэрс доошоо сонголтоор гарч ирэх юм аа. Үүнийг зөвхөн аймгийн төв сум гэлтгүүгээр өөрийнхөө ажилдаа уялдуулан хэрэглэж болно. Excel дээр хийдэг ажлаа өнгөрчлөх гоё санаануудыг үзэх хүсвэл миний сошиал хаягуудыг дагараа.